Тэгэж Тэмүүчний талбартаас тэр хоёрыг л сэрдэхээс түүнээс ус. За бус залуучуудад бол би нэх их төвгийг тарихыг хүссэнгүй. Тэр баажиг гоо хоёрыг. Гэхдээ тийм цэргүүд нь өсөөд. Цэргүүдийн өсгөөд өгдөг. Эрдэм чадлаа өвлүүлээд өгдгийг нь бас устгахчвал амархан л тэр залуучууд эзлэгдэгч гэсэн. Энэ нь эргээд хайртан амархан болохын явдалтай. Тийм үү? Иймээс нь эндээ татгалзах хэрэгтэй. Нөгөө тойгор энэ зовлон жамуухад ч би. Илүү хэцүү жамуухад би шүү. Манай бүлхэмд чинь ахуугаа тогтоогоод ардаа удирддаг. За нэг 78 орчим өндөр наст өргөн хүрээтэн байна. За тэрний бараг 50-аад надаас нас өндөр. За хамгийн түрүүнд нь жороо чинчинг устгахыг санаж байгаа юм л да. Хамгийн түрүүнд тэрийг алах хэрэгтэй. Энэ бол тэр үед манай бүх чинг тааж явдаг өндөр наст. Тэгээд өвдгөж нуруун татчихдаг учраас үрсэд чиг өгөөд жинтэйгээд өддий хүрчихсэн явдалт. Миний шэр бол өнөөдөр үхэхэд хангалттай санагдлаа. Учир нь тэр өвгний үгээр тийм үү жин дагаад тийм биз. Тэр нь залуу жинчэд бараг 20 удаа хайртан холтон яваад үзчихэж байгаа юм. Энэ 20 удаа дээр тэр л өвгөн хилээд байна уу гэхээс тэр залуучууд сэтгэхгүй байгаа юм л да. Иймээс л одоо өвгний амийг хамихаар өөсөө залуус хөдөлгөөсөөр аргагүй болно мэдээ. Ингээд л жороо өвгнийг намнаваа. Яаж намнах вэ? Чин өөрийн манай талын хүн байгаад байдаг. Яаж л байгалийн ертөнцийн хэмд ерэмдрэлийн өгөөдөл мэт хороох вэ гэдэл бодоод байгаа юм. За хамгийн түрүүнд жинчдийг залуучуудад өгье. Настан жинчний зөвлөгөө хэрэгтэй ч гэлээ. Одоо нас нь ханлаа. 20 удаагийн туршлагыг залуучуудад өглөө. Одоо хоцолгүй амаа хамих гэх үе эхэлж байгаа юм аа. Үгүй бол тэгээд үрсийн толгой дээр суучаад үгээр удирдаад цаашид Монголын жинчдийн хөгжих замын садаа болж байна да. Ингээл хөнөөх аргаа бодоод сууж байгаа юм л да. Очоод хут таглах шиг амархан юм юу байх? Оршойн тавилан шиг өхүүлэг шиг хэцүү юм юу байх вэ? Ядаж байхад хөрөнгө чинээтэй хүмүүн. Энэ баяда итэ наахаас гадна эрүүл мэндэд итгэдэг яшигт. Мөнхрөншт бараг насаар тэгээд ойр мөкөн өвлийн идшний цаг
гарах гэж байгаа юм аа. Энэ дээр надад бас мөлхөөд түүнийг хороогоод өгөх хүн байхгүй. Үнэхээр хэцүү. Аймаас уулын урианхаачудаас сэлбэх гэдэг нэртэй мөлхүүлийг инжилж байгаа юм л та. Сэлбэх гэхээр сэлб бол дагаж амьдардаг анчин залуу байдаг юм. Тэрийг нь дуудаж ирээд ахтав болоод алтан эрдэнсийг нөгөөд сэлбэх минь чи нэг тэр жороо гэд жинчэн байдаг юм. Иймэн газар нутаглаж тайман манагт аж төрнөө. Борцонд наваачаад нэг болохгүй хотхаадхаа чаал гэв. Ингээл яах вэ? Нөгөө борцоо бүлээрээ хувааж идэж байгаа юм чи. Чацагаалтаж байгаа юм л та. Тахал гарчаа гэдэл. Тэнтэн зарлуулаад. Тэр тахал гарчаа гэдэг л нэр сүрээр очиж. Их бийт домчоор хориг татуулж байгаа юм ба. Тэгээд л их бийт ширгэтээс гуйн шүү дээ. Ширгэт домчоо. Тэрийг л аврах хэрэггүй. Бусдыг нь аварч. Гэсэн чинь харж байснаа. Тэр чин тэгвэл бүр өтрлүүлч гэсэн үгүй л гэж байна. Тэрийг би хэлээгүй. Чи санаж болно. Тэйм нэг ийм чамаараа мөлхч хөл. Наадахны чинь жаргалт нь би нэг 3 юм сэтгэж болно шүү. Гол нь чамаараа л гэж. Их үйдэд хэлээд. Ангаадаа. Яах тахлын хориг дотор тийм үү? Аврахын үйлтэйгээр домч минь л мөлхжил байгаа юм л та. Тэгээд л бүгдэнд нь там барьж бүлээн тийг нь цутгаж байгаад л хамгийн болчир таасаа тэнхэрх нь үнэн шүү дээ. Харин хамгийн настаагаар жороо өвгөн маань мөнхөрсөн бүлгөө. Ингээд л бисүүд маань ухтаасаа тэмүүчин болоод жамуухын 2 талд бодлогын хүрээнд хуваагдчихсан байсан учраас бодлого барьж байсан настан нь үгүй болсон учраас нэг талдаа л гарах хэрэгтэй болж байгаа юм да. Ухах нү. Ингээд энэ аймгийг тэмүүчин барьж идэггүй, жамуух барьж идэггүй харах нь миний үүрэг. Тийм үү? Хараад л суучин шүү дээ. Энэ хоёрын хэнэн залгих нү гэдэл.